төрийн долбаанг өнөмөн хин тэнгэртэн өөдөн мандуус нөө хэмээн элчин сайдын яамны төлөөлөлт жамдалд орж ширээд дэх үндэсний бүхний холбооны тэргүүн давалд орж Монгол улсын гарамгай мэргэн энх төвшин Монгол улсын нэгдүгээр зэргийн харваач сайн хүү Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хамаг сүрэн нарыг өндөр төрийн долбааг өнөмөн хин тэнгэртэн өөдөөдөн заллуу хэмээн хүндэтгэн Сулбаатай эрийн гурван наадам энэхэн мөмбөрсгийн нэгэхэн талд нүргэлэнхэн ихэлдэ асармайсан бэргэлцэн артын гуйг шигдэж амар мэндэн ирсэн химрийн сашгиндэж хаажж өмсгөг гоёл тэргүүтээс ихдээ түүхэн сурталчилсан үнэний уламжлалтай Монгол наадам Sweet. Төрийн бүс байгууллагууд иргэд олонтойгоо хамтран зохион байгуулж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлаар жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг дэлхийн адууны өдөр болгон бөмбөрч даяар тэмдэглэх болсон билээ. Өнөөдөр Шведийн хаант улсын нийслэл Стокгольм хотноо адуугаа хайртай, морин сүлжтэй ард түмнийхээ морин жилийн Монгол наадмыг үнэхээр байлгахад баяртай байна. Эхлээд наадмтай өвдөө цэвэн уяас өргөжүүлсэн дэлхийд ганцхан Монгол наадам монголчууд бидний эвнүүд өчигдөө тусгаар тогтнол омогч бахархын илэрхийлэг билээ. Их хааны сүлгч бэлэг оюуны суу алтар монголчууд бидний зүрх сэтгэл бадамдан өсөж Монгол төрийн гал боломжийг мөнхөд батраах болтугай. Энэ жилийн наадам иргэний хүч төвчүүдийн яар нөхөн төвчилж эгдүү хурдан хөлөг мордын шанс ирчиж эрхиймэргэн хараачдын цэц хаваан онцтой мэрэгэн байх болтугай. Өнөөдрийн наадмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож аюул чадвараа төлөвлөж буй уран бүтээлчид хүүхэд багцууд зохион байгуулагч та бүхэндээ хорон цугласан наадмын удаагаа өмнөх Ингээд сэтгэлтэн төрийн сойрхолд Сүхбаатарын дэглэлт соглог залуус мод сургалтын төвийн сурагчид бүжиглэн өдөрцөн багш соёлын тэргүүний ажилтан амар
соёлын тэргүүн ажилтан авах сүрэн дуучин сугар боллоо.